Юухгүй гэдэг тухайраас. Чимгоороос ихэд үзсэн байна. Эргэж харж байгаа. Яг өвлж авартаад гадаа явж байгаа юм шиг. Асайлийн юм орж ирсэн үү? Бирээсээ орж байгаагүй Монголд анх удаа ийм гоё цогц ийм Крио Монголиа гэсэн ийм одоо төв нэгдэж чад маш их баяртай байна. Гадны Холливуудын одууд л энэ дандаа ороод идэх хараад байдаг. Харин тийм дандаа надад боломж гарч байгаа аюу баяртай байна. Харин тийм дандаа нөгөө дагаж шүтэж үздэг спортын том одууд маань бүгд бэлтгэлийн дараа ийм recovery одоо протокол хийгээд байдаг. Нийлэн ачаал авсны дараа хүйтэн терапинд орох. Одоо NBA одууд одоо энэ нөгөө хөлний энэ аппаратанд ингээд дандаа суугаад байдаг. Тэгэхээр нөгөө LeBron James ах махыхаа хийдэг юмыг одоо орж үзэх гээд орж үзэж байгаадаа сэтгэл өндөр байна. Би ч гэсэн маш их өндөр байна. За тэгээд бүр 100-аас 120 градусын асах одоо тий температур ийм хүйтэн мөсөн кабинд битээр орох гэж байна. Тэгээд одоо бүр сэтгэл санааны бэлтгэлтэй одоо яаж орно гэж бодоод орсны дараа бол 500-аас 800 ккал шатаач одоо тий гойлог болох юм бэ, сэтгэл санаа, допамин одоо өндөр болох нь байна гэд бодохоор бас аюу гоё байхгүй тий. За хүйтний тэсвэр хэрвээ ер нь. Би болохоор нүуний харсны усанд ордгоо бүр хүйтэн жакузинд ч орч чаддаг ш тий гэдэг одоо тэгэхээр одоо яана гэж бодоод байна. Харин би бас хүйтэн их нөгөө хүлцэх чадвар их муутай. Тий 3 минут хүртэл ордог гэсэн одоо тарих мэрх хүлдчихвэ дээ. Өгчихвэдэг гэмээр агаад шүү. Өнөөдөр Улаанбаатар марафонд гүйсэн болохоор хөл нийлэн ачаал авсан баг. Тэгэхээр хүйтэн терапи бол бэлтгэлийн ачааллын араас нөхөн сэргээлтэнд их сайн гэж одоо үздэг. Тэгэхээр энэ аппаратанд орж үзэж байна. Би өгөхгүй гэдэг тухайраас. Хасах 88. Чи үеийг жоохон Хасах 90 градус болсон байна яана. За таны биеийн температур одоо багасж байгаа шүү дээ. Энд ингээд зохицуулахын тулд таны биеийн бодис солилцоо гэж хурцж байгаа байхгүй. Температураа өсгөхийн тулд маш хүчтэй бодис солилцоо хурцна. Бүх шинэ жилийн бодисууд чинь хаана очих хэвээр вэ? Тэр газруудаа очиж байгаа гэсэн. Одоо Холливуудын одууд яагаад залуухан гоё байгаад байна гэхээр нэг төрлийн энэ аппаратыг биш сайн орж байгаа. Өдөр тутмын хөвшил болгосон байгаа гэсэн. Тэгэхээр залуужуулах stay cool, stay young гэдэг. Тамирчдад ямар ач холбогдолтой юм бэ гэхээр одоо бид нар хариу урал үзүүлдэг те реакц гэсэн. Хариу урал үзүүлэх чадрыг нэмэгдүүлдэг. Мэдрэлийн эсийн богино хугацаанд самбаачлах чадрыг сайжруулдаг байгаа. Нөгөө монголоор бол нөгөө даарч хөрч үзээгүй. Тэгэхээр одоо одоостой жинхэнэ даарч хөрч байна. Жохон жижиг чинь. Гэтэ яг бие сул тавихаар гайгүй. Ороо, хаяр, яг ганцлаа нэг гоё чаленж болдог. За ямар байсан? Йоо, стамерс би бүр айгаад ихлээр ярьж чадахгүйсэн шүү дээ. Ингээд амруу хүүтээгээр орчих юм бол яачих юм бэлээ. Хоолгоо бодоод. Ааха. Тэсэн чинь эмч маань бүр хөөе зүгээр өө сонсож байна уу гэхээр бүр сандраад сонсож байна гэж ярьсан. Тийм. Гэхдээ яг юм нөтөн усанд орж байгаа ус шал өөр юм байна. Тийм хуурай хүүтэн мэдрэмж төрдөг. Тийм. Миний бүр шар усан дээр ингээд бүр цас тогтцсон байсан ингээд харсан чи өөрөө. Тэгээд айгуу гой сэргсэн мэдрэмж авд юм байна. Тийм. Тэгэхээр хурдан одоо халтсан, ажилдсан үе мөччих юм уу те. Бор өөх айгуу их цочирдог гэсэн. Цочорхороо өөрөө багасаад ирдэг юм шиг. 30-40 насныхаа угаасаа өөх шатаалт айгуу багасчдаг гэсэн нэг метаболизм нь одоо удаашраад те. Ерөнхийдөө тийм болохоор одоо энд орох юм бол бас те үнэхээр залуужж ирчүүч авах бас маний гоё арга юм байна. Тэгээд айгуу нөгөө толгой тарих сэргцэн гарч ирж байна. Яг тэгэхээр нөгөө хүүтэнд хүний ингээд илүү жавартай болоод ирэхээр чи илүү жавхаалаг гэж ярьдэн шүү дээ манай. Тийм яг тэрэн шиг ингээд допамин ялгарч байгаа шууд мэдэгдэж байна. Гадаа ингээд нөгөө өвөл даарчаад ингээд орж ирээд дулаац цаных гоё болчихдоо шүү дээ. Тэр шинээс ингээд хөөрөөд байгаа мэдрэмж төрөд байна. За та бүхэн ч гэсэн ороод үзээрэй. Одоо
хоёулаа дараагийн орох аппарат маань хүчил төрөгчийн даралтад аппарат байгаа. За хүчил төрөгчийн даралтад аппарат маань танд ямар мэдрэмж төрүүлэх вэ гэхээр 70 гүнээс доошоо 5 минутт орсон мэт тийм шумбсан мэт мэдрэмж төрнө. Тэр үед жоохон чихэвгөө оргино. За үүний ач холбогдол нь юу юм гэхээр та бүх эдисээрээ арсны нөхцөөрөө хүчил төрөгчийг шингээж авч байгаа гэсэн үг. Тэгвэл хүчил төрөгчийг яагаад шингээж авах гээд байгаа юм бэ гэхээр за бидний нийгэм энэ стресс, ажил, за хоол хүнсний аюулгүй байдал, агарын бохирдол гэдгээс шалтгаалаад хүчил төрөгчийг хэд тэсэлтэлт гэдэг буюу одоо нөгөө бидний эдисийг өхүүлдэг, гэмтээдэг тийм процесс бидний биед ингээ байнга явагдаж байдаг. Үүнийг тэмцүүлэхийн тулд бид нар цэвэр хүчил төрөгчийг авах хэрэгтэй. За хүчил төрөгчийг эдгсээр шингээж авснараа бид нар илүү залуу, илүү амар, тэг гүн бат бөх нойртой байх юм. За би болж тухтай байдлаа төвччих. Одоо ингээд цахилгаан тавих. Олимпийн тамирчид LeBron James, NBA-ийн тамирчид бол ачаалал авсны дараа яг ийм төхөөрөмжөнд ороод байгаа харагддаг. Тэгээд юу хийгээд байгаа юм болоо гэж бодоод байдаг байсан. Ер нь агарын даралтаар хүлэнд ирсэн ачааллыг бууруулж маш хурдан нөхөн сэргээлд авах зорилттой гэж ойлгосон. Бичлэгүүдийн үзэхээр. Тэгэхээр одоо яг энэ NBA-ийн тамирчдын энэ авж байгаа хамгийн өндөр түвшин тоглодог тамирчдын авж байгаа нөхөн сэргээг үйлчлэгийг энгийн хүмүүс бид нар ч гэсэн авах боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр гоё байна. Ийм мэдрэмжийг авч үзэх нь. За ерөнхийдөө хөлийг бол ингээд нөгөө агаараар аюу сайн ингэж баазаж одоо шахаж амраад юм байна. Бүслэгийн хэсэг, гар, хөл гэдэг өөрөө сонгоод орж болох юм байна. За энэ яадаг аппарат лэгч. Энэ болохоор энэ цэнхэр гэрлийн нөлөөгөөр арьсан тас янз бүрийн өрөвслийг намдааж өгнө. За. За тэгээд лид терапи гэдэг нь шүү дээ. Тий, дээрэс нь одоо энэ чинь хасах 110 градусын хүүтэн хасах 110-аас дээшээ хүүтэн учраас арьсны одоо нөхцөөгийг агшааж гэдэг. Царайлаг болох уу? Царайлаг болох шүү дээ. Нүүрний одоо өөрийн үндсэн гоё хэлбэр ингээд дээш өргөгддөг гэсэн. За хэрэг туршаад үзье энэ лид аппаратыг. Айгу сэрүүхэн хүүтэн агаар үлээж байна. Тэр сэнгэнсэн мэдрэмж төрд юм байна нүүрэн дээр. Эхэндээ бол гоё мэдрэмж байгаа. Сүүл рүүгээ жоохон даах мэдрэмж төрөө. Тэгээ сая 130 градусд ороод гараад ирсэн болохоор одоо нэлээ өлчир болцсон байна. Тэгж байгаа. Одоогор бол нэг час хийгээгүй. Гэхдээ ингээд яг өвөл жавартаад гадаа явж байгаа юм шиг нөгөө нүүрэн дээр ингээд жавар мэдрэгддэг тийм мэдрэмж төрж байна. Ерөнхийдөө энэ нүдний доотлын цэлхэн хаван бас арилаад идэг байхгүй. Ингээд цэлхийгээд нэлээд бүлцийгээд идэг тэр байхгүй болдог ингээд ороод тахлаар. За тэгэхээр хүлний аппаратанд орж үзлээ. Тэгээд ер нь өндөр түвшний за та түргэлээгээ сууж байгаа. Тийм өндөр түвшний тамирчид энд байнга орж байгаа харагддаг. Тэгэхээр яг 10 км гүүгээд өвдөг шагаа нуруунд дээр бол аюул хичээл ирсэн байсан баг. Яг тэгэхээр өөртөө бэлтгэл хийгээгүй. Тэр энэ аппаратанд орохоор үнэхээр гоё алжаал тайлсан мэдрэмж төрж байна. Тэгэхээр мэрэгжлийн тамирчид яаж recovery хийдэг тэр мэдрэмжийг авч байгаа болохоор сайхан байна. За дараагийн хоёулын орох аппарат бол улаан туяагаар таныг одоо эмчилнэ. За тэгвэл улаан туяаны ач холбогдлыг тайлбарлая. Бид нар нөх хүүхдүүдийг 100 нар агаар усаар чирэгжүүлнэ гэж ярьдаг те. Яг тэр шиг бид нар ингээд жилийн 4 үлрээлт 24-7 цагаар ийм байгалыг ийм газар тавьчихад байгаа. Тэгэхээр таныг би улаан туяагаар чирэгжүүлнэ. За тэгвэл энэ ямар холбогдолтой вэ гэхээр арсны гүнд энэ улаан туяа нөлөөлснөөрөө таны өөрөөс чинь коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлнэ гэсэн. Бид нар нэмэлтээр коллаген уух шаардлага байхгүйгээр арс маань өөрсдөө коллагеныг нийлүүлжүүлэх чадвартай байдаг. Бид нар ингээл нүүрний массаж, ингээл бүтэмийн массаж хийлдэг тийм. Массаж хийлгэж байгаа нэгс нөгөө коллагеныг нийлэгжүүлдэг эсүүдийг төвшүүлэх гэдэг байхгүй. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр улаан туяаны тусламжтайгаар хоёулыг арсны гүнд нөлөөлнө. За тэгвэл бид нар нэмэлтээр коллаген уугаад за магадгүй тэр хүн коллагеныг 100% шингээж чадахгүй шүү дээ. Тэгвэл бид нар өөрсдөөсөө нийлэгжүүлсэн коллаген гэдэг бол бидний биед үр өгөөж явах нь маш өндөр байдаг байх нэ. За дараагийн нэг ач холбогдол нь юу юм гэхээр бидний арсанд
арьс бол өөрөө маш том хамгаалах тогтолцоо юм. Хаалмадаа дархлааны тогтолцоо юм тийм. Тэнгүүд дархлаа тогтолцоог маш сайн нэмэгдүүлдэг зүйл бол алдчихгүй энэ улаан туяаны тусламжлаар дархлааны системийг идэвхжүүлнэ. Тэгэхээр та дархлаа дэмжих юм тариа хэрэглэх шаардлагагүй байх нэ. Коллаген нэмэлтээр уух шаардлагагүй болох нэ. Өөх шатаалт нэмэлтээр уух шаардлагагүйгээр зөвхөн аппаратанд ороход маш их зах зээлчлэл үзүүлэх нь шүү дээ тийм. За дараагийн нэг зүйл нь юу юм гээд тэгэхээр за үе мөч, өрөвсөл одоо үе мөчний гэмтэлтэй хүмүүс байдаг. За тэр хүмүүс болохоор улаан туяаны өрөвслийг маш богино хугацаанд таарж өгдөг учраас одоо ингээл хавдангууд нь бид ингээл жин тавиал хавдрыг буулгах гэдэг тийм. Тэр бол нэг талаас зөв. Богино хугацаанд хавдрыг буулгаж чадах юм бол бид нар богино хугацаанд нөхөн сэргийх буюу одоо эдгэх процессыг түргэсэх гэдэг байгаа. Энэ болохоор богино хугацаанд хавдрыг буулгаад тэнцэж өрөвслийн эсүүдийг намжааж өгч байгаа учраас эдгэрэлтийг нүүлээд түргэсгдэг. Ийм ач холбогдол аппарат байгаа шүү дээ. Тэгээ та ингээд орох юм бол маш гоё хөлрөн, маш гоё тайвшрна, би маш их сулгана. Тэгэхээр лимфийн тогтолцоо буюу таны тунгалгийн тогтолцоог идэвхжүүлж өгдөг. Тэгснээрээ тунгалгийн тогтолцоо ч өөр юм аа хөөхний бодис солилцоог хариуцдаг байхгүй юу? Тэгэхээр бас өөр шатах процесс явагдана гэсэн үг сайн. Тэгэхээр тэгж гэсэн өөрийнхөө биеийг мэдрээд үз. Тэгээд маш баярлалаа. За тэгээд гоё коллаген маань идэвхжээ, дархлаагаа одоо дэмжээд тэгээд бүх хувцас тайлаад гоё нүцгэн энэ одоо энэ хаалт гэж тийм улаан туяаны бэлэн боллоо. Гоё байна. Оксижен гэхдээ айгүй бас анх удаага хийж үзэж байна. Тэгэхээр гоё мэдрэмж төрж байна. Нойр сайж байна. Сэтгэл хэрэглэж үзчихсэн. Яг ийм их хэрэгж үзээг нь гоё юм аа. Ингээд нойр суулгах юм хийгээ унтуулчих уу? Гэж. Дишгээд унтчихгүй. Сая усан орон дээр хөвцөн чи яг унтах чинь шууд унтах чинь. Тэгэхээр нойр муутай хүмүүс бол дараа нь орж ирж нэг яг 30 минут яг ирч хүчээ авах хэрэгтэй тийм. Тоглолт моголтоос өмнө орж ирээд сайхан сэрэгчээ гараад тийм. Би сая шил зүүж байгаад энэ улаан гэрэлт нь орж иртлээ. Тэгээд нэг 15-20 минут бүр амар хөлс гараад айгүй гоё ингээд бараг саунд ороод, жакузинд ороод, массажинд ороод гараад ирсэн юм шиг тийм мэдрэмж төрж байна. Тэгээд терапи нөгөө арьсанд айгүй сайн гэдэг байгаа сүүлийн үед хүмүүс гэртээ төхөөрөмж аваад те. Сая би нөгөө хүүтэн нүүрэн дээр барьдгийг хийж үзлээ. Тэгээд гоё нэлээд тийм хайрагдсан, арьс одоо шинжлэгдсэн мэдрэмж төрж байна. Ямар гоё те. Тэгээ Крем Монголиа ингээд ийм одоо хүчил төрөгчийн ийм одоо аппаратууд үүдэндээ бүр айгүй олныг тавьсан байдаг юм байна. Орж ирээд хүмүүс хүүхдүүд ч одоо оксижен зүүгээд настай хүмүүс бүх төрлийн одоо хүмүүс ингээд хэрэглээд хүчил төрөгч авч болох юм шүү дээ. Тэгэхээр одоо ингээд ажлаа явуулангаа утсаа оролтол хоорондоо буу халаад ингээд цэвэр хүчил төрөгч аваад сууж байгаа. Хамгийн таалагдсан төхөөрөмж хүүтэн яг нөгөө терапи даахуудаага орж үзсэн. Гэхдээ нөгөө өнөөдөр бас 10,000 м гүйцсэн болохоор хүл нэлээд ачаал авцсан. Тэгээд нөгөө хөлний агаарын даралттай аппаратанд орж үзсэн. Айгүй гоё хөлний массажинд орсон юм шиг мэдрэмж төрж байна. Тэгэхээр маргааш бас тэмцэнтэй. Тэгэхээр хурдан сэргэлт авчлаа гэж баярлж байна. За тэгээ дуучин үнд ч гэсэн ер нь бүхэл ажил мэргэжил бүх салбарт ажилладаг хүмүүс өөрийн гэсэн ажлын ачаал амар хүндрээд шүү дээ тий. Тийм болохоор ажлын ачааллаа одоо сэргээж гоё ирч хүч авч нэхгүй ингээ массажинд орсон юм шиг энэ төвд одоо ороод ерөөсө бүх аппаратууд дээр нь ороод гарч болцтой гоё юм шиг санагдлаа. Тэгээд гэрлүүгээ виста байт юм байна. Тэгээд манайхан хэрвээ орж сонирхыг бас Крем Монголиа гэсэн хаяг руу ороод зэрэг. Crime Mongolia төвд ирээд одоо орчин үед бол хүмүүс өөрсдийнхөө сайхан байдлыг wellness гэж нэрлэдэг байгаа тийм эргэж ирч хүчээ олж авах энэ төхөөрөмжүүдэд ороод маш сайхан мэдрэмж авлаа. Дараа нь эргэж ирж унтна. За одоо нэг усан орон дээр нь яг унтаж үзэн. Тэгэхээр мэрэгжлийн тамирчид за өндөр ачаалттай ажилладаг хүмүүс өөрсдийнхөө амьдралын одоо тэнцвэрийг олохын тулд энд ирэх юм бол хүчил төрөгч авч болох юм байна. Дээд терапи хийж гин за хурдан сэргэх хүүтэн терапи байна те тэгэхээр бүх үйлчилгээг нэг дороос аваад гарах боломжтой байна. Тэгэхээр Crime Mongolia-гийн хамт олон энийг та бүхэн санал болгож байгаа юм биш үү?
Тэгэлгүй яг Монголд цорын ганц нэгдсэн энэ төвөр та бүхэн үйлчлүүлээрээ бие махбод сэтгэл санаа оюун ухаан гоо сайхан эрүүл мэндэд та тэр чигтэр одоо цогцоор нь хадгалъя гэвэл Крем Монголиад хандаарай гэж хэлмээр.